Өөр Хангай аймгийн хүнсэтэй аж ахуйн газар болон хүчлийн шийдэл төрийн бас байгууллагаас хэрэгжиж буй Бэст одоо хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 6 сарын 10-наас 12-ны өдрүүдэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн дотоод нөлтийг сайжруулах дотоод аудитын бэлтгэх сургалтыг одоо амжилттай зохион байгууллаа. Одоо сургалтын үеэр бол орон нутгийн одоо манлай хүнсний үйлдвэр болох одоо дэлгэрэг хүнс хязгаарлалт хэмжээний хариуцлагатай компани дээр ирж одоо дадлага сургалтуудыг хийж практик одоо мэдлэгийг олголоо. Түүнчлэн одоо энэ тус сургалтанд 10 нутагт үйл ажиллагаа явуулж буй одоо 30-аад одоо жижиг дунд үйлдвэрлэл болон одоо хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид маань хамрагдаж ISO 9001 буюу жинхэнэ менежментийн тогтолцоо ISO 19011 менежментийн тогтолцоонд аудит хийх заавар стандартуудын дагуу одоо дотоод аудиторын гэрчлэгийг гаргаж авч цаашдын одоо дотоод зэмлэлийн тогтолцоо бий болох одоо нөхцөл суурийг хангаж чадамжийг одоо нэмэгдүүлж ажиллаа. За Өргөн аймгийн хүнсэтэй аж ахуйн газар Бэст хөтөлбөртэй хамтарсан дотоод хяналт үйлдвэрлэлийн зохистой дадлага дотоод хяналт хийх аудит хийх ийм сургалт маань нэлээд үр дүнтэй маш сайхан сургалт болж өндөрлөлтөө тэгээ сургалттай хамтарч ажиллаж үйлдвэрийнхаа байранд тодорхой цэгцийг гаргаж одоо дадлагын ажлыг хамтарч хийж сургалтаа бас практик суурилсан тийм үр бүтээлтэй сургалт хамтарч хийсэндээ баяртай байна. За манай Политехник коллежийн хувьд бол маш олон мэргэжлийн ажилтнууд бэлтгэдэг. Үүн дотроо хоол үйлдвэрлэл, хүнс үйлдвэрлэл, болох нэрийн боо үйлдвэрлэлийн технологийн ажилтан мэргэжилтэй ажилтныг бэлтгэдгийн хувьд энэ байгууллагын дотоод хяналт, хүнсний үйлдвэрийн дотоод хяналт, дотоод аудитор хийх энэ сургалт маань маш үр дүнтэй боллоо. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөртөө бас тодорхой хэмжээний агуулгаар оруулж цаашдаа суралцагч төгсөгчдөө энэ үйл ажиллагааг бас таниулж ойлгохыг хичээж ажиллах болно. Баярлалаа. За энэ удаагийн сургалтаа хүнсний аюулгүй байдлын дотоод аудитор хийсэн байлаа. Тэгээд энэ сургалтанд 2 өдөр болж ирсэн. Маш хэрэгтэй зүйл ялангуяа жижиг дунд үйлдвэрлэж байгаа бид бүгдээ маш хэрэгтэй сургалт байлаа. Тэгээд маань өөрсдөө дотоод аудитыг заавал хинээс хардгүйгээр хинээр хүлээхгүйгээр бид өөрсдөө хийх явуулсан. Анхан шатнд явуулсан өөрсдөө хийх боломжтой боллоо гэж харж байна. За тэгээд дүүнч хэлэх юм бол маш цаг үе олсон эрэлттэй яг одоо хүнсчид маань мэдээж өнөөдөр бие биенээ дэмж үйл ажиллагаа энэ өдрөөс эхэлж байгаа гэж харж байна. Тэгээд нөгөө сургалтын яваас би хөтөлбөрөндөө багш нартай болон ариун хичээлчтэй бүгд талхаснаа хэлбэлээ.